За дахиад бичлэгээ хийдвэл энийг харъя. Order. Horse. More. Order, horse, more тий. Good. За цааш нь бүгдээрээ. За энэ номны хэсэг дээр болохоор бүр их нарийн тодорхой харуулж өгсөн байгаа. За энэ O гэдэг авиг яг англиар тий British English-ээр яг яаж гаргаад байгаа юм гэхэлэр энэ хэлний хажуунаас харуулсан зураг энэ тий. За хэлний доод хэсэг одоо хэлний яг үзүүр хэсэг доош болно. О тий. Хэлний уг хэсэг нь жоохон бага зэрэг дээш болно. Тэгэхээр front of tongue down гэж байна. Тэгэхээр хэлний tongue буюу хэлний front урд хэсэг нь доош явах хэрэгтэй. За тэгээд урдаас нь харах юм бол уруулны хэлбэр нь яг ийм байх хэрэгтэй гэсэн үг. Жохон бөөрийнхий ялсан хэлбэртэй тий. О. За тэгээд lips forward гэхээр уруул баг зэрэг урагшаа болоод jaw down гэхээр эрүү жохон доош болох хэрэгтэй гэсэн үг. За одоо энэ о авиа дээрээ ард нь хэрвээ л үсэг залах юм бол үсгийн араас л үсэг орсон байх юм бол бүгдээр ингэ нандаа о гэж дуудаад байгаа шүү дээ. Саяны тавцсан аваагаараа. За тэгэхээр энд байгаа үгнүүдийг бүгдээрээ дандаа оогоор уншина гэсэн үг. За жишээ нь эхний үг байна те. All. Ball. Бүгдээрээ гоё дагаад хэлээд байгаарай. All. Ball. Call. Fall. Tall. Wall. Water. За энэ дээр байгаа энэ нөгөө ус буюу water гэдэг үгийг American болон British English-үүд их ондоо уншдаг. Жишээл англичууд болохоор яг British English дээр болохоор water гэж хэлнэ. Саяны бидний үзсэн нөгөө о авиа дээр чинь т авиа залгачиж байгаа. Water. American English болохоор Америкчууд болохоор water гэж хэлнэ. T-ийн D юм шиг дуудаад water. Англичууд болохоор water. За ингээд нарийн нөгөө учрыг мэдээд ялгачих юм бол сонсголт ч гэсэн эдгээр айгүй сайнаар нөлөөлдөг. Яг ингэж дууддаг юм байна гэдэг авийг нь сурчих юм бол яг сонсож байгаа үед нөгөө нэг оо авиагаар хэлээд байгаа юм биш тэгвэл ийм үг юм шиг байна гэд илүү сонсголт бас их сайнаар нөлөөлдөг байгаа. Тэгэхээр дуудлага бас давхар ярихаас гадна бас сонсголт маш сайн эргээр нөлөөлдөг байгаа. За all, ball, call, fall, tall, wall, water. За одоо бүгдээр энэ авиагаас сурсан юм чинь ямар ч тааш дараагийн удаа би чам руу видео call хийчихье гэж ярих нь шүү дээ. Ядаж аагаар дуудана. Тэгэхгүй дандаа зарим хүмүүс ажиглаад тахаар видео call гэдэг юм уу дандаа аагаар дуудах гэдэг. Тэгэхээр дараагийн удаа хэлмэр ч тийм тийм алдаа ягээрээ call тий. За дараа нь бас энэ үгнүүд байна. Talk. Talk. Илийн юу нь бол та дуудахгүй байгаад talk. За дараа нь walk. Яг үн AL хоёр үсийг нийлээд O аваа гаргачихна гэсэн үг. Talk, walk. За дараа нь мөн AU хоёр үсгүүд байхаар энийг бас Оогоор дуудана. Тэгэхээр бүгдээрээ намар буюу autumn гэж унших нь. Autumn. За үүнтэй адилхан бас 8 дугаар сарыг August. За Австрали улсыг Australia гэх мэтчлэнгээр Оогоор дуудаж унших хэрэгтэй гэсэн үг. За мөн энэ дээр бас хүмүүс их алдаад идэг. W үсэгтэй болохоор бид дандаа V-гээр дуудах гэдэг тийм үү. Тэгмээд A үсгийн араас W үсэг орчхоор бүгдээрээ уртаар O гэж дуудана. Saw, болж өрөвдөг ч тийм. Тэгэхээр хэдүүлээ saw гэж уртаар дуудах нь V үсэг ерөөсөө дуудахгүй. Saw гэж айгүйх монголчууд буруу дуудах гэдэг тийм. Тэгэхээр тэгж тийм алдаа битгээрээ saw гэж дуудах нь. За хэрэг манайхаа дагаж хэлж гин үү? Хамгийн хэцүү үг нь хэлэхэд хэцүү үг байсан уу? Бороо дууддаг гэсэн үгнүүд нь ямар үгнүүд вэ? Комент хийээрэй. Бороо дууддаг
мэдсэн өгнүүд нь ямар өгнүүд вэ? Комент хийээрэй. Харин тийм котыг бас их би ч гэсэн их бороод одоо анхандаа сурцаансан. Тэгээ дараа нь зассан шүү дээ. Энэ дөрвөн үсэг нийлээд нэг аваа гарч байгаа байхгүй юу? Оо гэд нэг аваа гарч байгаа. Тэгэхээр энэ үгийг жишээлбэл cot гэж уншина шүү дээ. Cot яг 3 үсэгтэй үг юм шиг л уншина. Cot. Дараагийн бас daughter тий cot, daughter, taught гэх мэтчлэнгээр AUGH-үүд байх юм бол энийг бүгдээрээ O-гоор дуудана гэсэн үг. Cot, daughter, taught. За мөн дараагийн OUGH-үүд нийлэхээрээ бас энэ дөрвөн үсэг нийлээд ганцхан л аваа гаргадаг гэсэн үг. Оо тий оо. За ингүүл bought, thought болно. Thought. За дараагийн хичээлээр маргааш хичээлээр би энэ TH-ийг яаж гоё цэвэрхэн дуудах талаар зааж өгье. Энэ TH болохоор англи хэлний айгүй гоё онцгой содон аваа байгаа. Яг нөгөө D биш, T биш, Th аваа гаргана. Дотроо voiceless болон voiced гэсэн хоёр ангиллалтай байдаг. Тэгэхээр нэг нь болохоор юм аваатай, нөгөөх нь болохоор аваа гарахгүйгээр одоо хоолой нэгсэндээ жижигхгүйгээр гэсэн үг байхгүй юу? Thought. TH аваагийн талаар бүгдээр гоё үзье. Энийг үзсний дараа айгүй гоё ингээд доотлого ер нь гоё зэгцэрч эхэлдэг. За өөр өгнүүдээс харъя бүгдээрээ. За AR хоёр хэсэг нийлэхээр бас O гэж дуудагдана. Тэгэхээр одоо энэ үгийг бүгдээрээ quarter гэж дуудана. Quarter. Эхний QU хоёрыг нийлээ quo гэж дуудана. Quo. Тэгээд O нөгөө O аваагаа нийлүүлээд quarter. Quarter. Quarter гэдэг нь болохоор ингээд ямар нэгэн зүйлийн дөрөвний нэг хэсгийг хэлж байгаа гэсэн үг. Талаар хуваасны тал буюу ямар нэгэн зүйлийн дөрөвний нэг хэсэг. Тэгэхээр жишээлбэл бид нэр цагийг хэлэхдээ жишээл 4:15 болж ин гэдгийг хэлэхдээ it's 4:04 гэж хэлэх байхгүй. It is 4:04. Quarter. Англичууд бүр онцгойлон нөгөө оо гэж саяны бүгдээр үзсэн шүү дээ. Нөгөө хоолой хэлний угчин дэшээ үзүүр нь доош олж нөгөө оо гэд хэлний үгнээс гарч байгаа тэр аваа нэгж байгаа болохоор оо нь бүр аягүй тод сонсогдоод байхгүй. Quarter. Америкууд болохоор quarter гэж хэлж байгаа юм шүү дээ. Quarter. За, quarter, warm. За, өөр өгнүүдийг харъя. OR хоёр бас нийлээд O-гоор дуудагдах нь байна. Born, corner, 40, horse, тий. За, дараа нь бас энэ өгнүүд байна. Door, floor, before, more, for гэх мэтчлэн тий. За, энэ яг лайв бичлэг нь бас хэлмэрч пэйж хуудсан дээр хадгалагдчих болохоор танд маань дахиад гоё тавтаад өөртөө сонсож олно. За мөн энэ хуудсыг би бас зургаар оруулжээ. Тэгэхээр гоё чөлөө цагаараа гоё тавтаад өөрийгөө гоё тасгалжуулаарай. За хамгийн гол нь энэ о аваг дуудахад хэлний уг хэсэг чинь магадгүй өвдөж магадгүй шүү. Тэгж өвдөх юм бол бүр сайн байна гэсэн үг. Ингээ өвдөж жагаад аяанда анх сурж байгаа үед бол айгүй хичээлж өвдөн. Тэгээд сүүлдээ ингээд сурч байгаа хойно бол гайгүй болоод эхэлнэ. За одоо бүгдээрээ өгүүлбэрт оруулаад хэлээд үзье. 4:04. 4:04. За энийг бүр энэ past гэдэг үг бол англичууд бүр ялангуяа бүр past гэж хэлдэг. Америкууд болохоор past гэж хэлдэг. За тэгэхээр энэ дэр бүгдээр British accent-аар үзэж байгаа юм чинь 4:04. За хоёр дахь нь born in autumn. Дандаа о аваагаар тий. Born in autumn. За гурав дахь нь have some more тий. Have some more. Have some more. Walking on water. The fourth door on the fourth floor. The fourth. За энэ fourth гэж хэлэхдээ яг ингээд
should хэл хоёрын завсраар агаар гарч байгааг анзаараарай. Энийг бүгдээр маргаашийн хичээлээр яг энэ TH-ийг яаж гоё зэрхэн татгалаар сорно. Fourth, the fourth door on the fourth floor. Floor тэ. За. Окей. За өнөөдөр бүгд оо аваа үзлээ шүү дээ. Оо аваа үзлээ. За дараагийн удаа хин нэгэнтэй за би чам руу видео call хийчихье гэж оогоор дуудаж бүгдээрээ сураарай.